Сайн байцгаана уу та бүхэндээ. Шинэ оны мэнд хүргэе. 26 оны эхний өдрүүдийн мэндийг та бүхэнд хүргэе. За 25 оны туршид надад бид нартай хамт байсан астролог сонирхогч та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд 26 он маань бид бүгдийн энэ астрологийн төлөв байдлыг үргэлжлүүлэн сонсож, үргэлжлүүлэн одоо амьдралынхаа бас чухал момент чухал үедэд зөв алхам хийхэд бас туслах энэ бүх подкастыг болвол цаашид хөгжүүлээд явхад та бүхний маань бас гол дэмжлэг болвол та бүхний лайк, share, subscribe бас комент бичиж байгаа байдал чинь юм шүү гэдгийг энэ бүхэнд хэлээд тэгээд 26 оны туршид бид нартай дахин хамт байгаа та бүхэнд баярлалаа. За тэгээд хамгийн түрүүнд энэ удаа бол 26 оны хамгийн эхний астрологийн төлөв байдлыг загсны ордноос эхлэе гэж бодож байгаа. За яагаад загсны ордноос эхэлсэн бэ гэхээр за бас нэгэн одоо үнэнч дагагч маань за яагаад дандаа хоньноос эхэлдэг юм бэ? Хаяач гэсэн загснаас эхэлж байгаа ч гэсэн бас нэг тийм санал хэлжсэн. За тийм болохоор бол загс гэд эхэлчихье гэж бодлоо. За тэгээд дээрэс нь загсны ордонд бол бас өнгөрсөн жилүүд бол маш олон том шилжилтүүд болж өнгөрсөн бас маш олон тийм шилжилт том гаригуудын шилжилт хөдөлгөөнүүд их болсон, маш их өөрчлөлтүүд явагдсан ийм бас онцлогтой юм орд. За тэгэхээр 26 он ер нь надад юу болох вэ гэж бодож түлээж байгаа хүмүүс бол нэлээд олон байгаа хаад. Тэгэхээр энэ загсны ордуудын гол томуудыг хэлчихье гэж. За эхлээд загсыг хэлээд тэгээд дараа нь тэрний шууд тэглэхийн дагуу байрладаг охин гэдэг ингээд тэгдэг тэглэхийн дагуу ингээд явчихъя гэж ингэж бодож байгаа юм. За ер нь бол тэгээд миний подкаст ингэж хийж эхэлсэн он жил одоо нэг бүтэн жил өнгөрчлээ. Энэ хооронд бол нэг 5900 за бараг 6000 төгөж байна. 6000 багч гэдэг бол яг бид нар шиг дөнгөж шинэ одоо подкаст хийж байгаа хүмүүсийн хувьд бол бас чамлахаар амжилттай гэж бодож байгаа юм. Мэдээж 100,000 сая маяг дагчтай хүний төлөвч бишэлтэй. Гэвч би сонирхдаг зүйлээ хийж байгаа юм болохоор энэ бол багтахгүй. За тэгэхээр загсны ордонд энэ жил юу болох вэ гэхээр гол одоо маш транзит буюу одоо юунуудын хөдөлгөөн, ресурсуудын хөдөлгөөн 26 онд өрнсөөр байна. За Сатурн буюу санчир гариг, Нептун гариг, Далайван гэж орчуулж байгаа монголчууд юм байна. За энэ гаригуудын хөдөлгөөн бол нэгээс 2 дугаар сард болвол загсны 1-р гэрээс гараад өөрөөр хэлбэл өнгөрсөн жилүүдэд загсны ордонд байсан байна. За энэ бол одоо таны 2 дугаар гэрэл орж ирж байна. За 1-р гэр бол таныг өөрийн чинь илэрхийлж байгаа. Таны бие чинь, эрүүл мэндийн чинь, таны өөрийн жорж буй тэр байна. Одоо хэн бэ чи? Юунд төмөлж байгаа вэ гэдгийг харуулж байгаа шүү дээ 1-р. За тэгвэл 2 дугаар бэрлөө, 2 дугаар орон гэрлөө чинь шилжихээр явах гэхээр таны мөнгө орлого санхүүгийн чинь байдал руу Сатурн гариг буюу санчир гариг, Далайван хоёр орох нэ. За тэгэхээр Сатурн бол нэлээд сахилгатах хүнд хариуцлагыг бас жоохон илэрхийлээд идэх, сахилгаттай санхүүгийн талаар нэлээд сахилгаттай байхыг бас шаардах баг. Тэгэхээр 1-р гэрт байхдаа бол би гэдэг чи өөрийгөө илэрхийлэх тал дээр чинь жоохон хэцүү мэдрэмж төрж исэн бол одоо энэ хүнд жоохон дарамттай юм шиг тэр мэдрэмж сулрна. Харин санхүүгийн хувьд бол бүтцийн хувьд маш том шинжилэлт хариуцлагатайгаар санхүүгийнхаа асуудыг зохицуулах тийм шинжилэл хийх үе ирж байна гэд ойлгож болох нэ. За 2 дугаар сард бол энэ хоёр гараг маань санчир гараг, Далайван гараг хоёр маань бол яг 2 сард яг нэгдэх юм байна л да 2 дугаар гэрт чинь. 1-ээс 2 дугаар сар гэж байгаа учраас за 1-р сард бол шилжилт явагдаад 2 дугаар сард яг нэгдэл нь болно гэж. Тэгэхээр тодорхойгүй байдал бас нэлээд нэмэгдэж магадгүй мөнгө санхүүгийн тухайд шүү дээ. Тэгэхээр өөрөөр 2 дугаар сар, нэг сарын сурч 2 дугаар сард бол мөнгө санхүүтэй холбоотой тийм санхүүгийн том шийдвэр гаргах чил хөрөнгө оруулалт хийх гэрээ хэлцэл хийх гэдэг дээр бол жоохон болгоомжтой байгаараа болж өгвөл 2 дугаар сар дуустал жоохон хойшлуулаарай гэж.
За тэгээд 2 дугаар сараас хойш үл ерөнхийдөө энэ манан будантай байдал буюу тодорхойгүй байдал арилж асуудал тодорхой болоод эхэлнэ гэсэн байна. За түүний дараагийн нэг 26 оны ерөнхий төлөв байдлуудыг ингээд гараг эрхсүүдийнх нь төлөв байдлаар ерөнхийд нь яриа явчихж байгаа шүү. За дараагийн нэг чухал асуудал бол хэртэлтүүд. Тэгэхээр таны энэ бол хэртэлт бол таны 12 дугаар гэр бас 7 дугаар гэрүүдийг хамрах юм байна. За хумхын ордонд бол хэртэлт болно. Анхны нэг хэртэлт болох юм байна. За сарны хэртэлт, нарны хэртэлтүүд эхэлж байгаа шүү дээ. За тэгэхээр 12 дугаар гэр гэдэг бол дотоод төвлөрөл, ганцаараа байх, сэтгэл зүйн хувьд одоо тайм амар амгалан тийм бай газрыг хайх, бясалгал эхлэхэд энэ төр тохиромжтой. За тэр тусмаа тэр гэрт чинь хэртэлт болж байгаа бол дотгошоо нээлт байхаар сарны хэртэлт, сар бол дандаа хүний эмоц, сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг. За мөн охины ордонд хэртэлт бол таны 7 дугаар гэрт хамаардаг. Тэгэхээр энэ 7 дугаар гэр гэдэг бол бүх төрлийн харилцаа түншлэл, хайр дурлал бас хайр дурлалын болон түншийн харилцаа энэ бүхнийг эхэлдэг. Тэгэхээр энэ дээр бол шинэ холбоо одоо хэрвээ одоо татан болон хайр дурлалын харилцааны тухайд ярьж байгаа бол шин шатанд гарах. Эсвэл одоо хучин тэр харилцааг дуусгуулах энэ гэсэн тиймэрхүү асуудлуудыг энд хөөгдөж болно гэж. За тэгэхээр энэ хэдийд байх вэ гэхээр 2-оос 3 дугаар сард болох хэртэлтүүдийн тухай ярьж байгаа юм байна. За дараагийн нэг том гариг хэрэгсийн хөдөлгөөний тухайтад бол уран буюу Тэнгэрийн ван гариг 4-р сард Эхрийн ордон руу орох юм байна. За Эхрийн ордонд орно гэдэг бол таны 3-р гэрээс 4-р гэрэл тушилжиж байгаа үе гэж байна л да. За тэгэхээр 4-р гэр гэдэг бол таны амьдран суудаг гэр орон, нүүдэл суудал хийх амьдрах орчин, эцэг хийчин гэр орыг бас илэрхийлдэг. За энд гэр оронд бол одоо энэ асуудал дээр энэ талбарт 4-р гэр гэсэн талбарт шинжилт өөрчлөлтүүд уран гараг гэдэг уран буюу Тэнгэрийн ван гараг бол яадаг вэ гэхээр гинтийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Аянга цахилгаан Тэнгэрийн ван гэдэг чинь тэнгэр эрхис гараг эрхисийн тэр нэгэн гинтийн гэлба гинтийн өөрчлөлтүүд тэр ер нь хувьсгалт өөрчлөлтүүд гэж хэлдэг юм да бас. Тэр гинт шийдвэр гарах, гинт нүүх болдог ч юм уу те. Гинт одоо амьдрах орчноо огцсон өөрчлөх тийм хүчтэй тийм хөсөл төрдөг ч юм уу. Эсвэл өөрөө ирэхгүй гаднах орчны одоо гаднах нөхцөл байдлаас шалтгаалаад гинт одоо гэр орныхаа амьдрах орчныхоо өөрчлөх гэрээ огт өөрөөр шинжилж засах энэ төр иймэрхүү тохиолдлууд гарч магадгүй гэж байна. За дараагийн гариг бол Юпитер буюу Бархас сойд гариг. Бархас сойд гариг бол одоо энэ онд 6 дугаар сарын сүүлчээр Мэлхийн ордноос Арслангийн орд руу шилжиж яах гэдэг чинь таны хувьд бол эхний одоо оны эхний хагас бол таны 5 дугаар гэрт байрлах юм байна. За тэгээд 5 дугаар гэр гэхэл бүтээлч одоо төсөл та юу хийх дуртай хоббигоороо хийдэг. Танд баяр баясгалан авчирдаг. Та дуртай хийдэг тэр зүйлийг илэрхийлж бас хайр дурлал. Бүтээлч байдал хайр дурлал. Хобби үр хөвгтийг бас илэрхийлдэг. Чамд баяр баясгал авчирдаг тэр үр хөвгт. За энэ асуудал бол илүү анхаарна гэсэн Бархас сойд гарагийн нөлөөгөөр. За 2 дугаар хагас буюу 6 сараас эхлээд бол таны 6 дугаар гэрт ч орж ирж байгаа юм байна. За 6 дугаар гэр гэхээр бол ажил төрөл өдөр тутмын чи хийдэг ажил өдөр тутмын дэглэм эрүүл мэнд энтерт чинь илүү одоо таатай нөлөөлөх юм боломжуудыг бол одоо та эрүүл мэндээ сайжруулахад та юу хиймээр байгаа юм. Өдөр тутмын дэглэмээ өөрчлөхийн тулд эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэхийн тулд ямар одоо боломжууд танд гарч ирэх нь гэдгийг та анхаарч харах хэрэгтэй болчихно. Бархас сойд гарыг бол дандаа өргөж их тэлэх, өсөх, дээшлэх дандаа таатай боломжуудыг санал болгодог. За тэгэхээр ийм өөрчлөлтүүд гарах нэ гэж. За тэгэхээр дараагийнх бол бас
8-9 сард бас зарим нэгэн хэртэлтүүд арслангийн ордонд болох хэртэлт бол таны 6 болон 1-р гэрт ч хамаар ажил төрөл одоо эрүүл мэнд гэсэн асуудал. За 1-р гэр гэхээр мэдээ чиний өөрийн чинь шинэ ажиллал, шинэ дүр зураг, шинэ одоо өөрийн чинь бие гэсэн тэр одоо өөрийгөө гэсэн харуулах тэр байр байдалд чинь хэртэлтүүдийн нөлөөгөөр чухал өөрчлөлтүүд, чухал одоо шинэ эхлэлүүд гарч магадгүй гэж. За дээрэс нь таны 6-р гэр ажил байсан бол 1-р гэр гэдэг бол чи өөрөө гэхээр энэ юу гэхээр загсны ордонд болж байгаа хэртэлт эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр би гэдэг дээр чинь та өөрийнхөө хэн байгаа, хэн болох гэж яваа энэ дээрээ маш том дүгнэлт хий. Өөрийнхөө одоо хийсэн бүтээсээ энэ цагийн хүртэл та хэн байж ирсэн, та хэд хаа хүрэх гэж бодож байгаа тэр төсөл төлөвлөгөөнүүдтэй эргэж хараад дүгнэлт хийгээд хаях ёстой юм хаах ёстой зүйлүүдийг хаа гэж байгаа. Иймэрхүү асуудлууд бол гарахлаа энэ хэдийд вэ гэхээр 8-аас 9-р сард болох нэ. За дараагийнх нь бол 10-аас 11-р сард юу болох вэ гэхээр сугар гарыг ретро хөдөлгөөнд орно. За сугар гарын ретро хөдөлгөөн бол таны 9-р гэрээс 8-р гэр лөө ингэж шийдэх байдлаар орж ирнэ гэж. За 9-р гэр гэдэг бол сурах, боловсрох, гадаад аялах, гадаад түвш харилцаа холбооны тухай асуудлыг хөндөдөг бол 8-р гэр бол таны ихтгэл үнэмшил, хамтын мөнгө, хамтын гэр бүлийн түншийн мөнгө хөрөгтэй холбоотой өв хөрөнгөтэй холбоотой асуудлыг хөндөдөг. За тэгэхээр энэ төрлийн асуудлууд хэнд нь ямар асуудал байсгаа гэдгийг бол энэ одоо 8-р гэрт илүү нөлөөлж ийн 9-р гэрт нөлөөлж ийн гэдгээс шалтгаалаад одоо тодорхойлчих боломжтой. Энэ сэдвээ дахин тунгаах үе гэж 10-аас 11-р сар бол. За дараагийнх нь бол ямар одоо гариг танд нөлөөлж байх. Энэ дандаа гаригуудын нөлөөлөл яриад байгаа шүү дээ. За 9-аас 12-р сард бол ангараг буюу одоо нөгөө дайнч идэвхтэй байдлыг идэвхтэй эрч хүчтэй тэр байдал шийдэмгий алах мэх чинь улам одоо өдөөж танд гал махбодтой ангараг гариг дайнч гариг идэвхтэй байдал дайчин. За тэгэхээр энэ гариг ретро хөдөлгөөнд орно. 9-аас 12. Тэгэхээр энэ бол таны 6 болон 7-р гэрийг чинь идэвхжүүлж өгнө гэж байна. За 6-р гэр гэдэг бол өдөр тутмын ажил, таны хийдэг ажил бас эрүүл мэнд. 7-р гэр гэдэг бол харилцаа. Бүх төрлийн харилцаа шүү. Хайр дурлал болоод одоо партнер түншийн бүгдлээ. За энэ харилцаанд илүү их эрч хүчийг зарцуулна. За ретро үе байгаа учраас яг вэ гэхээр дандаа хийсэн алхмууд өнгөрсөн жилүүдэд хийж исэн зарим нэгэн шийдлүүд, зарим нэгэн одоо шийдэх ёстой асуудлууд харилцаа холбооны болон эрүүл мэнд ажлын салбаруудад энэ асуудлыг дахиж эргэж харахад их хүчийг зарцуулах хэрэгтэй болно гэж. За магадгүй ажилтай төрөлтэй холбоотой асуудал тэнд хөдөлгдөж байгаа бол маш амархан хийчих болохоор зарим нэгэн ажил жоохон удаа шарц сунжирдаг ч юм уу те. Жишээлбэл ретро хөдөлгөөн гэдэг бол дандаа өнгөрснийг эргэж харж засаж сайжруулах тийм боломжуудыг олгож яадаг учраас амархан хийчих болох юм шиг зүйл боловч нэлээ сунжирна гэдэг чинь тань зарим нэгэн алдаануудыг засна гэсэн. За тэгээд хэдийгээр одоо энэ ретро хөдөлгөөнд орчихсон байгаа энэ ангараг гаригийн нөлөөгөөр зарим нэгэн эрч хүчийг одоо нэлээд солируулсан, нэлээд одоо ачаалттай хэцүү өдр асуудлууд байж болох боловч хажууд нь 6-р гэрт чинь өгөөмөр хөгжил дэвшлийг дандаа амлж чаддаг бархас сойд гариг байгаа учраас дээрх санчир гаригийн ангараг гаригийн тэр нөлөөг л сармагжуулаад танд илүү дэмжиж таны одоо тэр бохомдол гэдэг юм уу, жоохон ярьч хурц суларсан гэдэг юм уу, жоохон тийм удаашарсан тэр нэгэн тодорхойгүй асуудлуудад дэмжлэг үзүүлээд илүү амар хялбар аятай нөхцөл байдлуудыг бас үүсгэж явна гэж иймэрхүү төл байдлууд гарч байна. За тэгээд бол энэ дэлгэцээс та бүхэн бол ямар гаригууд хаана таны ордны 1-р гэрт яаж байрлаж байгаа вэ гэдгийг бас харах боломжтой. За энэ хүрээд та өхрийн орд бишээ загсны ордны 28
6 оны төлөв байдлыг өндөрлөж байна. Энэ хүртэл та бүхэн бүтэн 25 оны туршид хамт байсан та бүхэндээ баярлалаа гэдгээ дахиад илэрхийлчихье. Мэдээж 26 онд та бүхэнд илүү сонирхолтой, илүү бас чанарын шаардлага хангасан иймэрхүү одоо төлөв байдлуудыг хүргээд авах болоо гэж амлаж байна. Ийм гол юм бол та бүхэн комент бичээрэй. Энэ нь таарч байна, энэ нь таарахгүй байна. За дээрэс нь сүүлд нь бас нэг хэлэх зүйл бол энэ зөвхөн загсны орд гэхээс илүү та өөрөө сар таны ямар гэрт барилж исэн бэ гэдгээс шалтгаалаад сарны ордоос өсөж болно. Бас асцендент буюу мандлах ордоо бас хэрэг мандах орд чинь загсвал тэдүүс бас сонсож болно шүү гэдгийг бас зөвлөе. За ингээд энэ хүрээд загсын ордыг өндөрлөж байна. Та бүхэн хамт байсанд баярлалаа. Мэдээж лайк, share, subscribe, comment хийгээрэй.